Дуамжин замрахтамаг масын чадаа уурхай хамгаалагчтай боловч амьнасаа асуунсаар бүгэн мэдээлсэн. Түүхийгийн дүгнэх таргаар уурхайн төлөвлөсний ажигаач зүрхний ахыг өвчний улмаас шигдээсээр нафарсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Цэргийн алба хаагаад ирсэн 26 настай эрүүл хүнийг ахыг өвчтэй хэмээн дүгнэлснийг ар гэрээхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнгөрсөн 6 сарын 4-ний өдөр Замрын 8-нд алт толборлагч Алтан дарнад Монгол компани харуулууд нутгийн малчин 26 настай Жамбал нэмэг сумын төв орохоор мотоциклтэй явж байхад нь саатуулж зодон амь насыг нь газар дээр нь хороосон. Малчтын газар нутг нь уурхад хашигдсанаас уурхай хажуугаар гаргасан нарийн зөргөөс өөр гарч байгаагүй маа. Уурхай харуулууд түүнийг зодож амийг хороосныг гэрчлэх хүмүүс байдагч шүүх эмнэлгийн дүгнэлт эсрэгээр гарчээ. Энэ хүн гадны нөлөөгүй зүрхний шигдээсээр насаарсан зүрхний бүр ахыг өвчтэй гэж гаргасан байгаа байхгүй юу? Уус өмнө ямар ч өвчин зовлон ярьдаггүй тэр өдгөө сайхан тэргийн алба хаагаад ирсэн хүн ахыг өвчтэй байх уу? Зүрхний үнээр ахыг өвчтэй байсан бол дөнгөж 26 настай хүн ямар нэгэн байдлаар өвчин зовлон нийлрэх ёстой. Байтсан асуудлууд бүх юм тодорхой болсон шүү дээ. Энэ хүн зогсноо зодсон алсан. Талигачаа ар гэрээхэнд хохирол барагдуулах талаар өнөөдрийг болтол Алтан дарнад Монгол компаниас ямар ч арга хэмжээ аваагүй байна. Түүнийг нутаглуулахдаа зөв чигээ гаргахын тулд Алтан дарнад Монголынхноос зөвшөөрөл авч байж гаргажээ. Алтан дарнад Монголын хамгаалагчид ганц талигачаар тогтохгүй нутгийн хэд хэдэн залууг зодож гэмтээсэн. Түүнтэй хамт зодсон нэг залуугийн арцыг задарснаас насаараа ирэмдэг болжээ. Хамгаалагч нарт зодуулж эрүүл мэндэ алдсан залуус заамарт олон байгаач тэдний хохирлыг хязгаарч барагдуулдаггүй. Нэг өсөндөө тус компанид хууль үйлчлэлтгүй юм байна. Танартай манай хүнийг одоо ингэж зодсон биш тэр мотоциклын нэгдсэн ингээ манай хүн тийч ингэж тэгсэн чинь танай хүнийг бид нэр ганц нэг л цогсон болохоос шамаа алдаагүй тэр цагт өдөр чинь байгаа очиод авахгүй гэж хэлчихсэн шин. Гүүрэн дээр хад. Тэгээд маргааш өглөө 7 өнгөрч явах цавын юм чинь уцтаад танай хурдан ярьж хатавж авах тэр хүн ч одоо хөлтэй штэ. Тэгээ ирэхэд энэ бүр хатгаар болсон болчих таахгүй. Одоо шөнө унт шатгаас. Одоо юун ч үгүй мэдэхгүй шөнө яг ингээ сайхан хүн зөөрөн хүлээл унтдаг цаг болохоор л угаасаа цац сэрэл юм эсвэл энэ тэнд юм ингээл толгой дотор ч юм ингээл юм тас гээл үс ингээ унтж чадхаач. Тэгээ бөөр нөрөө толгой дээрх байнга өвддөг болсон. Тэгээ зодолсноос болж авсан гэмтэл бас тэг бөөр мөр өргөссөн. Тэгээ толгой дээрхэнд бас тийм цус оролт ойлонхаа тогтсон тийм юм гассан даа л та. Тэгээ хөдөлмөрийн чадвараа алдсан. Одоогоор бол би ажил хийж угаасаа чадахгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт магадлал энэ нь бол бүгд гарсан байгаа юм. Яг хоо азар амьд үлдсэнээс биш би ч гэсэн өөрийгөө бол баг ингээ өвчлээ гэж одоо би ихнэрлүүгээ одоо эднэрт бол зодуулаад алуулах юм байна гэж бодож ихнэрлүүгээ яасан. Замрын иргэд уламжлал ёсоор мал малсан амьдралаа залгуулъя гэхэд энд ус бэлчээр байхгүй болсон. Амжиргаанаас салсан тэд шороо ухаж амьдралаа залгуулахын төлөө тэмцэлд амнаас эрүүл мэндэ ийхүү золиослж байна.